зарим мэс заслал дээр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үйлчлэхгүй байна гэдэг чинь иргэдийн хувьд бол эрүүл мэндийн даатгалыг цаг тухайд нь төлдөг. Гэтэл эргээд одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг бол хөнгөлөлтөө авах боломжгүй болчихжээ гэж шүмжилт хандж байна шүү дээ. За ер нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого маань юунаас бүрддэг гэдгээс л эхлэх хэрэгтэй байгаа л та. Эндээс нэг иргэдийн мэдээж та бүгдийн яаж байгаа ажил хийж байгаа хуваараа шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн орлого мөн төр хариуцах иргэд гэж байдаг. Энэ төр хариуцах иргэдийн шимтгэлийг улс өгдөг байгаа. Эдгээр шимтгэлүүдээс манай сангийн орлого бүрддэг байгаа. Өөрөөр хэлбэл за 2024 оны юм ярил л 2024 онд 1.9 тэрбум их найдын орлого бол бүрдсэн байгаа. За зардал нь гэсэн чинь одоо энэ дээр хүмүүсийн тусламж үйлчлэгээ аваад гарч байгаа зардал нь 2.1 болоод давж байгааз өөрөөр хэлбэл энэ эдгээрээс одоо эрүүл мэндийн даатгалын сангийн одоо өглөг үүсээд явж байгаа гэсэн үг. За лавлгаа тусламж үйлчлэгээ гэж мэднэ те. Сая таны хэлдгээр нэг дүүргүүдийн эмнэлэг за төрөлцсөн эмнэлэг 1 2 дугаар эмнэлэг аймгийн эмнэлэг гэдэг энэ эмнэлгүүд дээр ерөнхий тусламжийн 2 архаг төлөвлөгөө зочмог гэдэг 3 ангилж хуваасан байна. За архаг өвчлөл гэдэг нь өөрөөр хэлбэл одоо заавал тусламж үйлчлэгээ авах шаардлагагүй одоо өвчлөл гэсэн үг. Хүлээж болно гэсэн үг. Одоо заавал одоо биш магадгүй 1 сарын дараа 2 сар 3 сар хүлээж болох юм тусламж үйлчлэгийн дээр квот тавьсан байна гэсэн. Эмнэлэг болгон дээр тодорхой хэмжээний квот тавиад квот дотроо хүлээгээд үйлчлүүлэх нь эсвэл одоо төлбөрөө төлөх юм зохицуулалт байгаа арга. Төлөвлөгөө тусламж үйлчлэгээ гэж байгаа. Төлөвлөгөө тусламж үйлчлэгээ бас квот бол тодорхой хэмжээнд тавьсан. Гэхдээ бид нэр энэ квотыг 2024 оны гүйцэтгэлээс бол нэмэгдүүлээгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг эмнэлэг жишээ авч байгаа шүү. Нэг эмнэлэг одоо 1000 одоо мис ажилбар хийх хэрэгтэй гэвэл 24 онд 1000 хийсэн бол 1000-аар бид нар тавьсан. Гэтэл магадгүй 1000 нэгдэх 1002 дахь гэх тохиолдол орж ирээд одоо нэмэгдвэл эдгээр тохиолдлууд дээр бид нар манай эрүүл мэндийн даатгалын сангаас 80% санхүүжилтийг нь бол олох зохицуулалттай байгаа. За зочмог тусламж үйлчлэгээ гэж байгаа. Энэ дээр ямар нэгэн хязгаарлалт гэсэн байхгүй. Иргэн бол даатгалт төлсөн бол эдгээр тусламж үйлчлэгэнд хамрагдах боломжтой. За тэгв түүнчлэн за ер нь ийм тусламж үйлчлэгээн дээр хамтын төлбөр гэж байдаг. За зарим нэг тусламж үйлчлэгээн дээр хамтын төлбөр гэдэг нэг 100,000, 200,000, 5 сая хүртэл хамтын төлбөр байдаг. Хамгийн их нь одоо элэг шилжүүлэн суулгах дээр 5 сая төгрөгийн юм хамтын төлбөртэй байдаг байгаа. Тэгэхээр сая таны хэлдгээр юм мис ажилбарыг хязгаарласан зүйл бол манайх бол байхгүй. Архаг өвчлөлтөөр харин хэвддэг. Архаг өвчлөлтөөр бол тодорхой хэмжээний хязгаарласан зүйл байгаа. Тийм яаралтай мис ажилбар ч юм энэ дээр бол хязгаарласан зүйл байхгүй. Төлбөр авахгүйгээр за хамтын төлбөр төлнө. Доор хоногийн мөнгөө төлөөд эдгээр иргэд маань одоо үйлчлэгээ авах боломжтой гэсэн үг.